Түмний нутаг алтайн сүрлэг хайрхаад минь муу. Олон улс орны телевизийн шууд амжилтыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Зэрэг сумуусан байгуулагдсны 100 жилийн баярын хурлын төдлийн концертыг үзэгч та бүхэндээ шууд амжилтаар хүргэж байна. За 100 жилийн баярын арга хэмжээндээ олон сайхан ахмадууд одоо зорин ирсэн байна. За тэдний төлөөлөлтөд та бүхнийг уулзуулъя. За таны нэр алдар хэн бэ? Би Баатагийн Хууна гэдгээ. Би 1939 онд төрсөн. Одоо 85 нас зогж байна. Нутгийнхаа ойд бас зориод ирсэн байна. Хаанаас ирээд? Би Хавэсим Америкээс зорж ирлээ. Ер нь одоо 92 сар болж байна. Гэхдээ ойд оролцъё гэж ирсэн. Энд одоо яг өөрийн төрсөн нутаг нас өндөр гарлаа. Одоо би дахиад 10 жилийн үсгүш, дахиад би 100 жилийн үсгүш. Тийм учраас би ямар ч байсан 100 жилийнхаа өг үзье. Алтан тэлийнхаа нутгийг үзье. Өстөрсөн нутгаа харъя. Өөрийн нутаг гэдэг чинь, өөрийн газар шороо гэдэг чинь хүнд одоо юу гэдгийг юм одоо юунаас ч одоо юу яах вэ? Үнэлж барахгүй. Ийм учраас хүн чинь гогшрол ирэх тусам өөрийнх нь газар усаар санддаг юм биш үү? Тийм учраас газар усандаа ирлээ, шууд ирлээ, энд нэг хонлоо, шууд ховд явлаа, ховдод нэг хонлоо, энэ дээрээ одоо 2 хоног гэж байна. Тэгээ сайхан явж байна. Хамгийн гол нь ах トゥ нутгийнхаа зоолонтой бүгдтэй нуулзлаа, танилцлаа, бүгдийг одоо харлаа. Ер нь би 1958 онд нутгаас гарсан. Тэрнээс хойшоо нутагт ирдэг. Ер нь одоо аль болохоор ирдэг. Тэгэхдээ өнөөдөр шиг ийм сайхан өргөн, ийм сайхан юу ирсэнгүй зөвхөн ах トゥ гөр ордог, ах トゥ дээрээ ирдэг. Тэр үедээ сайхан, тэгтээ сайхан байна. Сайхан гэж ажицсан хэдүүлээ ирв. Би чи 2 зээг дагуулад ирлээ. Охин хүү 2 дагуулад ирлээ. Би чи ирээд 2 охинтой, нэг охин маань өнгөрсөн дагаад явж байгаа охины маань ээж нь өнгөрчихсөн. Тэгээд 2 зээгтэйгээ нэрж байгаа. Нэг охин Америкт байдаг. Би болоод ирээсээ хаврын одоо ямар шүү гэдгийг одоо нүүдлийн шүү юм да. Энд зусан өвөлд нь яваад өгдөг. Ийм л амьдралд явдаг. Тэгтээ надад сайхан байдаг. Хаач явсан. Тэгэл тэр нутгийг нутаг гэж үздэг. Өөрийн төрсөн нутаг, өөрийн шороо шиг сайхан газар үтэн байхгүй. Тэгтээ миний нутаг, миний ховд аймаг, миний алтан тээлийн нутаг маань ямар гоё байна. Яасан гоё юм бэ? Ирээсээ цаг агаар үнэр та нарын тэр уул ус тэр бол надад айгүй гоё санагдаж байна. Тэгээд одоо энэ улсууд чинь ингэхээр чинь таньдаг улсууд ч одоо баг худалч хүнд ах トゥ болчдсан биш үү? Худлагаас өдөж явал танилцаж явждсан биш үү? Их сайхан одоо юу яалаа. Тийм учраас одоо энийг ерөөсөн ямар ч гэсэн хүүхдүүд маань дурсгал болох уу? Америкт байгаа охинд минь сайхан хүрэх уу? Очих уу энэ нэвтрүүлэг? Очлгүй яг хуу алс олон Америк орноос нутгаа зориод ирнэ гэдэг, нутгаар орж ирсэн, нутгийн агаарыг амьсгална гэдэг үнэхээр бас юутаж зөөрлөшгүй байх. Нутагт орж ирсэн сэтгэлдээ та хуваалцвал. Энийг болоод одоо юу гэдэг юм? Аршаа ус гэдэг юм уу? Уул хад гэдэг юм уу? Тэнгэр агаар гэдэг юм уу? Үнэнгүй гоё. Одоо юу гэдэг юм? Юу гэдэг юм? Одоо өв сургуулиар ярил одоо нэг бамбсан бүрүү гэдэг үл юу? Хүүхдүүд нь Америкт юу хийж байгаа вэ? Хүүхдүүдэд танилцуулж. Миний хүүхэд Америкт Денвер хотод амьдардаг. Тэгтээ санхүүгийн дээд сургууль төгсөө санхүүдэд багшилж байгаа. Тэрнээс яваад ерөнхийдөө миний хүүчин одоо санхүү эдийн засгийн мэргэжлэр тэнд Денверийн сургуулийн дээд захирал хийж яваа. Тийм ажилда. Миний хүргэн ч гэсэн бас энд багшилж байгаа бас нэг мэргэжлийн. Тэгтээ бас одоо санхүү эдийн засгийн мэргэжилтэй
Тэгтээ компьютерист тийм мэргэжилтэй бас том мэргэжлийн Монгол хүн байна. Та яг ямар ажил мэргэжилд эрхэлж байсан Би бэ? бол ер нь одоо ингээд ярих юм бол би чинь одоо арширны үйлдвэр гэж байлаа. Одоо тэрний ярьдаг ч юм уу байдаг ч юм уу. За яриа та Би ярихгүй. арширны үйлдвэрт нормчоор ороод 2 сар хэрэтээ тэр өмхөө ширийг би үрдэг байлаа. Ястаа жигтэй 90 хүнд хөдөлмөр муусан гэж байхгүй хүн өөрөө л гологдно ухаас биш. Тэр ширийг үр тэгээ нэг 2 сар ажиллаад галзуугийн балнаас үүш тэр туулгалын хөвөнд байдаг байлаа. Тэр улсуудыг хараад сайхан цаалаад та. Айгуу гоё цаалаад та. Тийм улсууд хараад. Гэхдээ энэ дөрх тэгсэн чинь одоо дээр үуч чинь манай эрүүлийн хамгаалгаа чинь одоо нөгөө соёлын давталгаан гэж нэг юм байлаа шүү дээ. Айлуудаар орж айлуудын одоо ариун цэвэр өсдөг. Тэгээд боловсон хүчин манад орж ирээд манайхаа үзчихээ чи хаана хийдэг вэ юу хийдэг вэ гэсэн би ийм ажилдаа ийм гэдэг гэсэн. Чи манад орох уу гэж байна. Тэр сайхан гоё халаад байна шүү дээ тийм дээ. Тэгээд яаж ордын гэсэн чи манад ор би айж нэгэхгүй юу. Үгүй би чамайг их одоо сайхан тийм тайван газар оруулж өгье. Чи яах юм байхгүй. Тэгэж би анх асар хийжээлээ. Тэнд 2 жил хэрэг би асар хийгээд тэрнээс сувлагчин курсороо сувлагч боллоо. Тэрнээс явсаар хагаад одоо нэг үгээр хэлвэл мэрэгжлийн гих цаашаа юу ч хаашаа туршлагын багамж гэдэг юм би 10 жил хийлээ. Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн багамж гэдэг юм хийж байгаад тэгтгүүртэн гарсан Улаанбаатар төмөр замд тийм би 30 жил ажиллаж гарч ирсэн. Урт наслаараа та сайн сайхныг хүсье. Сайхан баярлалаа. За баярлалаа. Ийм л төвхтэй хүн байна. За үзэгчтэй тэгэхээр улсын тэргүүний зэрэг сумын төвд 100 жилийн ойд төрлөх сумынхаа ойд оролцохоор алсалын Америк орноос ирсэн нэгэн буурлыг та бүхэнтэй уулзууллаа.